Түүх Токио хотын борооны улирал эхэлснээр эхэлнэ. Ахлах сургуулийн 1-р ангийн сурагч Такао Акузуки бороо орсон өглөө хичээлээ тасалж Шинжуку Гён цэцэрлэг түрээлийн сарвчанд орсон. Манай хүн ирээдүйд гутал дизайнер болох мөрөөдөлтэй бөгөөд түүнийхээ төлөө цагийн ажил хийдэг. Тэр хичээлээс илүү гутлын загвар зурх дуртай. Цэцэрлэг түрээлэн тэрээр ажиллаа бэлэн шоколад идэм пи ууд суугаа 20 настай Юкари Юкино гэх эмэгтэйтэй танилцсан. Сонирхолтой нь Такаогийн зурсан гутал тэр эмэгтэйн гуталтай яг адилхан байв. Юкари Такаогийн сургуулийн тэмдгийг хараад түүнд Японы хуучны танка шүлгээр салах ёсгийг аян нэрийг чимээ алуурхан сонсогдож тэнгэрд үйл хорно. Магад бороо орвол чи хажууд минь үлдэх үү? Манай Такаош гайхшраад л үлдэнэ. Тэрээр ээж нөхөд явсан тул ахтайгаа хамт амьдардаг. Ээж нь өөрөөсөө дүү залуутай хамт амьдрахаар явсан бөгөөд намайг битгий хай гэсэн захиа үлдээжээ. Ах нь ч бас найз бүсгүүдтэйгээ хамт амьдрахаар нүүхэр төлөвлөж байгаа тул Такао удалгүй ганцаараа үлдэх болно. Жилийн цагаараа Такао гутлаж байхдаа Юкиногийн унсан шүлгийн талаар ахтайгаа ярьдаг. Гэвч ах нь шүлгийн утгын талаар мэдэхгүй байв. Дараагийн өдөр бороо орж Такао баярлана. Учир нь дахин хичээлээ таслан Юкинотой уулзах боломжтой болжээ. Парк дээр Юкино аль хэдийнэ ирчихсэн байв. Тэд хоёулаа хичээл ажиллаа тасалж буй талаар ярилцсан. Такао зөвхөн өглөөний эхний хичээлийг тасалж дараагийн цагт амжиж өгөхтэй гэж хэлээд яв. Ингэж бороотой өдрүүдэд тэр хоёр байнга уулзч улам морьцоор байлаа. Нэг өдөр Такао гутлын дизайнер болох мөрөөдлөө Юкинотой хуваалцсан. Юкино түүний мөрөөдлийг мэдсэн анхны хүн байв. Сургууль дээр Такао өглөөний эхний цагийн хичээлээ байнга тасалдаг гэж багштай дуудуулж анхааруулга авав. Гэвч тэр тоохгүй орой бүр бороо ороосоо гэж залбирна. Тэрээр Юкинод татагдж ирсэн харагдана. Дараагийн өглөөд хоол авчирч хамтдаа идэ. Такао Юкиногийн хоолыг амсаад амтгүй гэж хэлэхэд Юкино хичээжсэнтэй сэтгэл нь гонсоо. Такао задлаа идээд унтаж эцэгхэн салахаас өмнөх бага насаа зүүдлэн. Удалгүй борооны улирал дуусах төхөж Юкино Такао хичээлээ таслахгүй болсон баярлагч борооны улирал хизээж битээ дууссан гэж дотроо хүснэ. Намрын улирал ихэж Такао найзууд болох Мацумото болон Сатотойгоо явж байхдаа багш нарыг харна. Сато нэг багшийг дуудахад Такао цэцэрдэнэ. Учир нь тэр нь Юкино болохыг ойлгоно. Юкино бол тэдний сургуулийн багш байжээ. Такао сургалт харсан охиныг олж уулзаад шууд алхатж. Охины найз залуу Такаог зодож чи Юкиногийн дараагийн золиос гэж хэлнэ. Дараагийн өдөр тэд парк дээр уулзаж Такао маньюши шүлгийн хэсгээс уншиж өгнө. Аян нэрийг чимээ алуурхан сонсогдож бороо өглөө. Чин дүүлдүүл холдож үл болно. Энэ Юкиногийн анхны шүлгийн хариу байлаа. Гэнэт аян нэгж ширүүн бороо орж эхэллээ. Тэд Юкиногийн байранд очиж хоол хийж хамтдаа идэнэ. Ачиргалтай энэл мөчид Такао сэтгэлээ илчлэнэ. Юкино сэтгэл нь хөдөлсөн ч өөрийгөө багш Шикаго нутаг руугаа буцах гэж байгаагаа сануулна. Гомдсон Такао борон дундор явж бодоход Юкино хөл гисгэн араасангүй. Такао чамтай уулзсандаа харамсаж байна хэмээн гомдлын үг хэлэхэд Юкино түүний шанг тэрвэрнэ. Өглөө бүр түүний ачаар айдас гунигаа даван гарч чаддаг байснаа өөрөө ч бас дурлсан гэдгийг хэлнэ. Төсгөлийн кредит хэсэгт Такао хичээл болон гутлууралтаа чармаан ажиллаж Юкино Шикагод багшлсаар байгааг харуулна. Дараах хэсэгт Такао өвөл парк дээр очиж Юкиногийн захидлыг уншина. Түүнд зориулж хийсэн гутлаа вандан дээр тавина. Тэр амжилттай болж мөнгөтэй болсны дараа Шикагод Юкино дээр очино гэж амласнаар манай аним дуусна. Би хувьдаа энэ анимыг үнэхээр их хайрладаг. Бакада Шинкагийн дүрслэлнүүд байсан түүхэн энгийн ч гүн утгатай. Энэ анимын хувьд бороо бол тэдний уулзах найдвар, бороо зогсоход тэдний холбоо тасрах мэд боловч шүлгэн тэднийг холбох гүйл болж өгдөг. Харин та бүхэн энэ анимын талаар ямар бодолтой байна?